За сайн байцгаана уу та бүхэндээ үзэх өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өмнөх бичлэгэн дээрээ маш их нуурсан бол уучлаарай. Ер нь бол нөгөө ярьж болохгүй юмнууд амар их байгаад байсан болохоор болох одоо тойрог дотроо байгаа юм а маш их тавтаж олон дахин ярьсан байлээ. Тэгээд үнэхээр нуршсан байлээ. Тэг ер нь нуршаад байгаа үед тэр playback speed-ийг 2x mix дээр тавьчвал баг дээр байдаг юм да. Гэхдээ бол угаасаа би нэг тиймэрхүү бичлэг хийгээд нэг гэрлийн өргөний тухай нэг ер нь би ямархуу байр суурьтай байгаа талаар нэг угаасаа нэг бичлэг хий гэж бодоод байсан. Тэгээд хийсэн ч болсон, хийсэн. Тэгээ одоо болоо цаашдаа бол өөрийнхөө энэ хувийн бичлэг дээр энэ гэрлийн өргөний янз бүрийн дотоод асуудлыг хольж утгахгүй. За өнөөдрийн үндсэн бичлэг маань болохоор нөгөө уул усны тахилгын тухай байгаа. Би болохоор саяхан нөгөө дөрвөн хайрхны тахилгад явсан. Одоо над шиг хотод төрж өссөн нутаг өсгүй хүнд бол одоо баг нутгийн тахилга юм да. Тэгээд ер нь бол нөгөө жоохон дахих мөнгө амар их болоод ахаар нь би чинь за болий гэж нэг үлдэж үзээл тэгээд мөнгө нь багассан чинь нэг явах гэж үзээд жоохон мөнгөндөө баригдаад жоохон сэтгэлгүй хандсан. Тэгээ өмнөх шөнө нөгөө хувийн зохион байгуулалтнуудаас болоод жоохон юу ахаа угаасаа бүтэн нойргүй хончоод амар юм ядралттай нэг жоохон ялрахсан байдалтай ингээд утсан байд юм аа. Тэгээ хамгийн эхлээд Баян зүрх хайрхнаас эхэлсэн. Тэр чи яг нөгөө үндсэн овоон дээр гардггүй энэ доотлоос нь овооруугаа хараад тагт юм байлээ. Тэнд гараал суугаал тэгэл угаасаа гимшиг сэтгэл төрсөн. Тэгээ би амар сэтгэл тутааж ин да ингээд уул уссаа харагдаж тахих гэж ирж ийм муухай одоо хүнийрхүү байлаар сэтгэлдээ ирээд явахтай гэл нэг тиймэрхүү жаахан гимшил төрсөн. Угаасаа ер нь нэг анх удаа нэг уул молон дээр очихоор ч юм уу эсвэл анх удаа онгод интерц олохоор нэг юм хамгийн муу бодлоо тэмтчүүлээд байгаа юм шиг та нарт санагддггүй. Надад дандаа тийг санагдтiin нэг миний хамгийн муу бодлыг очиж нэг тэмтчиж ухаж үзчихэд ингээд нэг тийг орхирч байгаа юм шиг санагдаад. Яг л тэр сэтгэл төрсөндөө тэгээд буурал маань бууж ирээд бол маш баяр баясгалантай байсан. Яагаад гэхээр тэр нөгөө Баян зүрх харихны одоо нөгөө агсалтай хааныг эртийн андаа гэж яриад илээ. Тэгээ эртийн андаа ер нь бол манай буурал чинь нэг буултан жоохон зүгээр энгийн урсгасан үгээр ярьдэн штэ. Гэхдээ хаяа шүлгэлдэг байхгүй. Яг тэгсэн чинь тэр үед болохоор яг шүлгэлдэх нь орчжээ. Тэгээд шүлгэлээл одоо эртийн андаа баг санаа ирлээ гэдээ ялчгүй юм сансан сэтгэл ингээ уулзаад айгу баярлж байгаа тийм сэтгэл надад мэдрэгдээд байсан. Тэгээд улаачаас болоод их хожоо ирлээ гэд яг би тэгэл босоол бушууган л ирэх ёстой л байсан юм байлээ л дээ. Тэрийг тэгтээ одоо яг тэр өдрөл мэдсэн. Би болохоор ингэж бодоод байсан аахгүй. Одоо дөрөв хайрхны тахилаг бараг ингээд надаар дутхгүй. Тэгээ надад бол тэнд очиод ингээл өгөөж хишиг гордох ямар ч шаардлага байхгүй. Угаасаа хүн өөрийнхөө амьдралыг өөрөө дааж явах хэрэгтэй гэж боддог болохоор тэгээд тахилах нь бол надаар тутахгүй л гээл жоохон тэгж хандаад байсан. Тэгсэн чинь улаач босоод тэр хайрхнуудын тахилгыг хийх ёстой, нутгийн тахилгыг хийх ёстой гэдэг чинь хамгийн гол нь нөгөө өөрийгөө таниулж мэдүүлэх гээд идэм байлээ. Тэрийг одоо яг тухайн үед тахилга хийж байхдаа л ойлгож авсан. Тэр нь яасан бэ гэхээр одоо энд нэг ийм улаач байна. Тэ энэ дөрвөн уулын чинь голд тэ ийм улаач байна. Нэг ийм онгодууд бууцсан байна гэдэг ийм мэдүүлэх үйл юм байлээ шүү дээ. Тэр нь айгүй чухал юм байлээ. Тэр нь айгүй ач холбогдолтой. Тэгээд цаанаа онгодууд чинь хоорондоо танилцах, гэрээлэх, хамтрах, даатгах, мэдүүлэх гэд нэг тийм үйл өрнөд юм байна. Тэрийг одоо яг тахилгаа хийж байхдаа л ойлгосон. Тэгээд буурлал айгүй олон үйл хийж илээ. Янз бүрийн юм нагур цагуур холбоол энэ тэр юм болоод байсан. Тэгэл хид хидэн онгод ч солигдож үйл хийгээд л байна лээ. Тэг ямар ч байсан зүрх хайрхан дээр бол буурал бүр нэлээ юм баяртай юм сайхан зантай байсан. Тэгээд нөгөө сансан сэтгэлийн үүднээс ингээд нэг нөлмөс энтер цээлгэнж мэлгэнжсэн. Яг буурал бол уйлахгүй л гэж шууд нөлмөсөө буцаа зээлгч чилээлээ. Тэгээд
За тэгээд нэг их сайхан үйл болсон. Тэгээд буурал сайхан ааштай байсан болооч тэр би нэг нойргүй хонцсон бүр нэг юм зомби шиг болцсон юм чинь тэр үлийг дүүргээл бүр ингэ сэрэгцэн баг гүүмээр санагдал инээ далдал баясаал. За тэгээд тэндээсээ шууд богтхон хайрхан лугаа явсан. Тэгээд богтхон хайрхан дээр болохоор арай өөр байсан. Ер нь бол хоёр хайрхны хим нэгдүгээр хоорондоо өөр. Тэгээд богтхон хайрхан дээр болохоор буурал маань яг баян зүрх хайрхан дээр хийсэн шиг амар их үйл бол хийгээгүй. Тэг миний бодлоор богтхон хайрхан харин хангалттай тахилгатай байгаа мó гэж санагдсан. Яагаад ч юм одоо буурал нэг их юм хийхгүй тэгэл ер нь хангалттай байгаа юм шиг те. Нэг тиймэрхүү санагдсан да амар олон хүн очиод байнга дахиад идэх юм шиг. Мэдгүй надад л тийг санагдсан. Тэгээд богтхон хайрхан дээр болохоор буулт маань жаахан сарна шинжтэй байсан. Яг хөө тэр нөгөө нэг би ч хоёуг хуцаа өмсчөөд тэр уулын оройдоо хоёгтайгаа алхаад байгаа ахгүй юм хумаа бариад үрээд тэгээ жоохон хилаацсан ч байсан. Тэгэл хаяа манай буурлын буултанд ингээд нэг орж гараад яриа мараа холтоод идэх юм аа. Ер нь яг жоохон тэгээд байсан. За тэгээд маргааш нь болоод маргааш нь сонгон хайрхнаас эхэлсэн. Тэгээд сонгон хайрхан руу ирэхэд л угаасаа надад анх ирэхэд жоохон ядруу байгаа мó та гэж санагдсан байхгүй. Гэхдээ жоохон ингээд ажаад үзэхээр ядруу биш харин илүү жоохон хаалттай ч юм уу эсвэл илүү жоохон хүнд хэмтэй ч юм уу. За яг үгээр хэлэхээр яг үг нь олдохгүй л байгаа юм л та. Нэг жоохон тогшинч гэмээр юм уу те нэг хүлээж авахтаа жоохон шүүлтүртэй ч юм шиг нэг тиймэрхүү сэтгэл жоохон төрөөдөл байсан. Тэгээд билээс нь ингээл хоёуг хувцас өмсөөл алхаж байгаа байхгүй. Тэгэхээр алхаж байхад гинт ингээл надад амар бодол төрөөл би нэрээ их тэнэг хүү юм аа. Одоо ингээ уул ус ийм том хайрхнууд руу гарч иж ин одоо билээс нь те доороос нь хүндэтгэлээ үзүүлээд мэхийж яслаад гарахаа мэддэггүй. Шууд ингээл алхаал орой дээр нь гарчихын тэнэг юм ааш ингээл өөрөө ирэхгүй бодогдоол. Тэгэл тэр бодлыг ингээл хүлээж аваад эргцүүлэнгүүд шууд ингээл зогсоогоол. Тэгээд хүндэтгэл үзүүл гээл тэгжил байгаа юм л да. Одоо манай буурал тэгээд ах шүү ган. Тэгээд би билээс нь нэг 3 мөрөгчөөд тэгээд дээшээгээ гарахад бол жаахан чанга байсан. Уг нь бол богдхон уулаас баг халахсан байж шээ. Тэр халуунаар марнаас болсноо жаахан зохиулаад нүүр мөрчин помидор шиг болоод гүрээний суд цагархаа толгой руу цус ирэгдгүү бараг л ухаан алтгаа шахсан. Тэгээд за одоо яаж бөөлөндөө гэд яаж яах тэгтээ лийч газар байсан. Бас нөгөө нэг яг тэр нэг овоотой орой дээр нь болохоор эмхтэй хүн гарч болтгүй юм бэлээ. Тэр нөгөө гарч болтгүй орой дээр нь гарахгүй бас ингээд намхан хэсэг дээр нь гарч байгаа тийшээгээ харж тахилгаа хийж байгаа хгүй. Тэгээд гарцсан байж байхад бол түүчилж явж исэн хүн нугаас хэлсэн хатуу хайрхан штэ гэд тэгээд за тийм байна гэд ер нь бол химэн нэлээ өөр байсан шүү. Нэлээ л нэг юм яг юу гэмээр юм дээ тийм яг хатуул гэдэг үг нь ер нь тохирохоор л тийм хайрхан байна лээ. Тэгээд нэлээ хазгаа газар буурал нэг их босч бөөлөхгүй байх гэсэн манай буурал өсөрч харахад цугчоод хаднаас нисгэхээ шахсан. Гэтэ бол яг зайгаа хараад дажгүй болсон. Тэгээд тэн дээр бөөлж явахдаа болохоор яг нөгөө нэг зүрх хайрхны савдагтай уулзсан шигээ бол ингээл сансан тэ бодсноо яриад бол байгаагүй. Гэхдээ бол таниулаад байсан байхгүй юу. За ийм үйлдэл ийм улаач байгаад байгаа. Бид нар ийм онгодууд байгаа. Бид нар ийм үйлдэл харилцсан одоо ийм тус тэмтэй явьяач гээд байгаа юм шиг нэг тиймэрхүү харилцаа холбоо үүсгээд байсан сонгон хайрхан дээр. Тэгээд тэндээс миний зүгээр өөрийнхөө одоо химээр ялгаж авсан ойлголт гэх юм бол ингэж байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл энэ сонгон хайрхны савдаг болохоор шахаа ч юм уу те баг зэргийн бариа энтриг айгүй юм нүдэн дийл тод харагдахгүй айгүй хүчтэй хийдэг тийм савдаг шиг санагдсан. Тэр чадвар дээр нь гэрээлээд ингээд харилцан тохиролцоод байгаа юм шиг надад санагдсан байхгүй. Яа тэгвэл
Манай буурлуудын үйл болохоор хүрхтэй юм алсуураа ингээд өнгийн хэсэгтээ нэг их мэддэхгүй те энээс олчлоо тэрнээс олчлоо гэд юунаас олсон нэг мэддэгдээд байхгүй айгүй юм цочроо үр дүн бахтай ингээд алсуураа тойруугаар хүрдэг юм байна л та. Тэр үед л би одоо тэрийг ингээд хайлт гадарлаж ойлгож аваад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт сонгин хайрхны савддаг бол ингээд барилаа ч юм уу эсвэл шахлаа гэх юм бол яг ингээд төс тас гэд бүр ингээд шууд ингээд ил үр дүн гараад те хүн амтан айж цочхоор хэмжээнд үлэд үргэж юм байна гэж ойлгосон байхгүй юу. Тэгэхээр зарим нэг хэрэгтэй шаардлагатай те над дээр ч юм уу шахаа өгөхгүйд те буурлууд ингээ алсуураа шахахаар би одоо буурлууд шахаад байна гэж ялгаж танихгүй ч юм уу тохиолдолд тэр савдаг магадгүй зарим зүйл дээр те яг өөрийнхөө онцлог тохирсон тийм хатуу хөтөө шахаг над дээр хийж байхаар тохирсон байж магадгүй нэг тийм сони юм л мэдэж авсан гэх юм уу. Тэгээд үнэхээр буурлууд мэдүүлмээргүй байсан бол тэрийг мэдүүлэхгүй л байсан баг л та. Тэгээд нэг юм хийгээд дээ шүү гэдгээ нээлттэй орхисон учраас л би мэдэж байгаа. Түүнээс мэдүүлмээргүй байгаа юм аа ингээд дув юу ч харуулж үзүүл мэдрүүлэхгүй хийчихэд байдаг байхгүй манай буурлууд. Тэгээд тэндээс би ер нь нөгөө уул усны савдаг эцэдэд өөрсдийгөө мэдүүлэх гэдэг чинь ямар чухал ач холбогдолтойг л ойлгоод байгаа юм л да. Яад гэвэл бид нар чинь энэ хайрхтуудынхаа голдон амьдраад байгаа. Энэ хайрхтуудын биежилт хүчтэй байх тусмаа бидний амьдралд ингээд яг шууд тусглаа буулгаж чаддсан байна. Арай ойрхон байдсан байна гэж ойлгосон. Би болохоор чинь босоод удаагүй нэг 2 жил болж байгаа л улааж болохоор манай онгодуудын биежилт ч гэсэндээ үүл нь хүрэх байдал нь ч гэсэн аюу юм алсуу тойруугаар яг нэг тийм шууд ингээл бодит биежилттэй үр дүн гаргах нь арай бага байдсан болоо. Тэгээ тэр сул талаач гэхүү те эсвэл тэр онцлогоо аль талдаа нөхөх үүднээс юм хамтран харилцсан гэрээ хийгээд байгаа юм болов уу гэж би ойлгосон. Гэтэ зөв ойлгосон эсхийг мэдгүй тэгэл өөрт санагдсанараа л ярьж байгаа шүү те. Та бүхэн тэгээ авах гээхийн ухаанаараа хандаарэ. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор сүүлийн тэмээний ачаа хүнд гихчээр нөгөө чингэлтэй хайрхан руугаа нилээд хоол алхаж гарсан. Хоёуг хувцтайгаа ер нь бол бас жоохон үгээ хэлж гарсан. Орой дээр нь гарчаад бөөлсөн. За бөөлөхөд болохоор бол буурлууд маань өмнө нь хийсэн одоо тэр Баянзүрх хайрхнаас эхлээд хийсэн бүх үйлийнхаа төгсгөлийг нийлүүлж холболт хийгээд бүх үйлүүдээ холбоод нэгтгээд цэгцлээд дуусгаад байгаа юм шиг л санагдсан да. Одоо хамгийн сүүлийн төгсгөлийн одоо хамаа гэх юм уу зангидлагаач гэх юм уу нэг тиймэрхүү юм хийж байх шиг надад санагдсан. Тэгээд тэр үеэр бас нэг сонин буурал сольж орж ирж л байлээ. Тэгээд нэлээ хүн тэмтэй одоо нэг хүн тэмтэй буурал гэхээр оюун ухаан нэг юм эрүүл ухаантайгаа тэсгэд хэцүү жоохон хитрх юм бол жоохон солиорч байгаа юм шиг санагддаг. Нэг за болио гэд нэг ингэчмэр буурлууд байдаг юм аа. Буурлууд ч явахдаа тиймэрхүү буултууд байдаг хгүй. Тэгэд яг тиймэрхүү буултыг ер нь энэ дөрвөн хайрхны тахилган дээр манай буурлуудын буулт маш сайн байсан. Ер нь бол зүгээр ингийн гэр орондоо буухад яг тийм гал цогттой нэг юм хүчтэй буулт нэг хийхгүй штэ. Тэгээд бүр тийм буулт нас жоохон төсөөрцөн байсан чинь сая дөрвөн хархан дээр бол нилээн хэмээр шахаал зүгээр ингээл жижигэн салгант л ер нь шахаж орж ирээд байна лээ. Авчиж гээд байгаа юм шиг нэг тиймэрхүү гоё л бууж илээ. Ер нь сайн бууж илээ. Тэгээд гоё байсан. Тэгээ чингэлтэй хайрхныхаа тахилгыг дуусгачаад буурал мордол ер нь бол ямар их ядарснаа мэдэрсэн. Тэр хүртэл болохоор ингээд нэг дуусаагүй болохоор тэр юм уу те нэг дажгүй ирч хүчтэй гайгүй ингээ хөл дээрээ яваад байсан чинь яг буурал мордоол тэгэл бараг хөл гар даагдахгүй амар ядарсан.
амар ядраад ингээ нэг гөлийг дуу муу гарахаа болоод би ер нь бол яг жоохон том өвлүүдийн дараа амар ядраалтай аваад дуу гарахаа олчод идэг. Тэгээд дуу гарахаа болоод нэг дотроо нэг жоохон бясалгах байдал руугаа шилжээд эргээд бууж явахтаа болохоор одоо нөгөө гал цогтой юм нилийн хинтээ буултын дараа ингээл 9 шидийн мэдээлэл угаасаа орж ирээд байдаг байхгүй. Тэгээд тэрийг ингээд ажих нэ. Одоо энэ хайрхнуудын тахилгыг хийнэ гэдэг чинь нөгөө уул усны эзэдтэй хүчжүүлж байгаа тий бижилтийн улам дэмэнж өгч байгаа тийм үйл юм байна гэж бодогдсон. Тэгээд тэгснэрээ яг яах гээд байгаа юм гэхээр дөрвөн уулынхаа голдоо ингээд маш олон хүмүүс амьдарч байгаа штэ. Одоо энэ улсыг авч явж байгаа энэ улсын ихэнх бодлого шийдвэрийг боловсруулж байгаа хүмүүс нь энэ дөрвөн уулынхаа голд байгаа. Энэ дөрвөн уулын хайрхан савдгууд нь хүчтэй байснараа энэ голд байгаа хүмүүст нөлөөлөл нь эрчимдийн байна л гэж ойлгож авсан. Одоо энэ хайрхан савдгуудыг хүчжүүлэх тусам энэ голд нь амьдарч байгаа хүмүүст уул усаа хүндлэх те хайрхан савдаг уул усны эздээсээ магадгүй баг зэргийн имээх аргадаж явах гих тэр зүүн мэдрэмж нь сэрж идэг. Тэрийг сэрэх хүчтэй болдог. Тэгээд тэгснээрээ хүн олон нь одоо байгаль дэлхийгээ гих сэтгэл зүрх нь сэрж идэг, сэрхтэн дэмтэй байдгийм байна да. Ерөнхий яг бүр үүлийн чих нь яг тийм зоригтой юм байна да гэдгийг яг дотроосоо мэдэрсэн гэхүү дээ. Яг гаднаас тэгэл хүмүүс хэлж л байсан л да. Тэгээд би нэг тэр чинь нөгөө яг өөрөө дотроо мэдрэх нэг өөр штэ, хүн хэлээд тэрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх нэг өөр. Тэгээд дотроосоо яг тэрийг мэдрээд вау, энэ уул усны тахилга хийгээд яваад байдаг хүмүүс чинь бас их л үйлийг хийж идэм байна. Энэний ачаартай сүүлийн жилүүдэд эрс байгаль их хайрлах инрэх нинжин сэтгэлтэй хүмүүс их олширсан юм байна даа ч гэж бодогдсон доо. Тэгээд ямар ч байсан үүлийнхээ ард гараад бол сэтгэл айгүй тэнүүн байсан. Тэгээд мөнгө хармалсандаа ч юм уу жоохон залхуу оргиод байсандаа л маш ихээр гимсэн. Тэгээд альва үүлэнд явахдаа анхаарах зүйл нь тэр сэтгэлийн бэлтгэлтэй ийм том үйл хийх гээд байна. Цаанаа ийм утга учиртай юм хийх гэж байна. Тэгээ уул усны эзэд чинь бас бид хэдийгээ тэ таньж мэдэх гээд ингээд харуулдаж байдгийм байна. Хин ирчв, яач үйчв гэд бас ажаад шинжээд байдгийм байна. Тийм болохоор сэтгэл ерөөсө дутааж болохгүй, сэтгэл аягүй юм дүүрэн байх ёстой гэдгийг л одоо маш сайн ойлгож авсан. Тэгээд ер нь альва уул хайрхтад бас хоосон гараад бөөлөд байж болтгүй гэдгийг тэгэхэд бас маш сайн ойлгож авсан дээ. Үргэлжлэн идэ будаатай зайшгүй байх шаардлагатай. Одоо өөрийнхөө өвөө эмээ ч юм уу ахтай хамаатай садандаа ингээ хоосон гэр оронд нь ороо золгоод байгаатай яг адилхан юм бэлээ штэ. Тэгээд дээрэс нь идэ будаага засахтаа бас хүндлэлээ дутааж болохгүй юм байна л гэж бодсон доо. Одоо нэг хамаагүй хааш яаш засах ч юм уу те нэг юм хүнд юм хийж өгөөд байгаа юм шиг засах ч юм уу тэгж ойл ерөөсө болдгоо байна. Ер нь нөгөө нэг идэ будаа засаж хаад ингээл тэг шимийн аягүй хараал те наадхаа шидэж болохгүй ингээд гоё застай гал мал руу юм шидэхгүйгээл хүмүүс хилээл эдгийн учрыг одоо тэгэхэд яг ингээд дотроосоо жоохон зэм аваад ийм учиртай юм байна. Үнэхээр эн чинь бас те идэ будаа засаж иш нэг ингээл нэг яраа сандраал дали морь шидлээл ч юм уу тэгээд болтгүй юм байна гэл яг дотроосоо тэрийг яг сайхан ойлгож авсан. Тэгээд ийм сайхан үйлэнд явсан да. Баяртай байна. За өнөөдрийн бичлэг бол ер нь ингэ боллоо доо. Тэгээд үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай. Сав дараагүй сабаа дараарай.